эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэр радио 104.5 эрхэм сонсогч танд амьдралын хүчийг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр бас цоо шинхэн дугаараар сонсогч таныг онцгой зочны яриаг хүргэх болно. Энэ удаагийн дугаараар бид 5 эрдэнэ хүнс хариуцлагатай офицер компанитай хамтран ажиллаж байгаа. Та хэрвээ эрүүл урт наслах хүнсийг өөртөө зориулж авахыг хүсэх юм бол гэртээ ойрхон байрлах EMART номин сүлжээ дэлгүүрүүд болон Оргил Манс Аз фармын эмийн сангуудаар та зөвшөөрлөх боломжтой байгаа шүү. Та хэрэг хөрвөлтөөр авахыг хүсвэл 80 78 66 утсаар хүлээн аваарай. За мөн бидэнтэй хамт Байкал ус хамтран ажиллаж байна. Тэгэхээр Байкал ус маань байгаль нуурын 70 метрийн гүнээс усыг цэвэршүүлж гаргаж авдаг 4 төрлийн маш гоё амттай хийжүүлсэн усыг бидний гар дээр хүргэж байна. Та захиалга өгөхийг хүсвэл 70 11 55 67 утсаар холбогдоорой. За мөн бидэнтэй хамтран ажиллаж байгаа байгууллага маань албан журмын даатгагчтай холбоо байгаа. Тэгэхээр жолоочийн даатгалын тухай хууль заасны дагуу албан журмын даатгалаа хийлгсэн бол улсын дугаар олголтод давуу тал болдгийм байна. Хариуцлагын даатгал таныг хамгаална. Баярлалаа. Өнөөдөр яг одоо сонсогч танд хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ миний бие болон өнөөдрийн дугаарын зочноор Better Mind нойргоодол сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл заслчимч мандах эмч маань ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За мөн бас тусгай зочин ирсэн байгаа. Танд бас өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бид 7 хоногийнхоо дугаар болгоноор хүмүүстэй хэрэгцээтэй мэдээллийг хүргэхээр зорддог байгаа. Энэ удаагийн дугаараар бид цахим мөрөөдөө тоглоомын мөр буюу ерөн цахим мөрөөдөө тоглоом гэдэг маань биднийг ямар зүйл рүү хөтэлдэг юм бэ гэдэг зүйлийн тухай илүү их ярилцах болно. Тэгэхээр судалгаагаарч мөн адилхан цахим мөрөөдөө тоглоом өсвөр залуучуудын дунд маш ихээр одоо өртөж байна гэдг нь бол гарч ирсэн байгаа. Тэгэхээр бас бидний өнөөдөр тэдний төлөөлөл болсон зочныг урьсан байгаа. Зочин маань өнөөдөр бидэнд өөрийгөө танилцуулах. За би 21 настай оюутан Улаанбаатар хотод амьдардаг. Ер нь хизэнээс одоо бид нар бас зарим бэт гэж хэлэх юм бол илүү их сайн мэдэх бах тий. Бэтлэх, бэт цахим мөрөөдөө бооцоо тавих гээл тий. Энэ зүйлтэй хизээ анх яаж ер нь танилцчихсан юм болоо? Би баг 4 жилийн өмнө манай ангийнхнаас яг мэдчихсэн. Манай ангийнхан бүгдээрээ юм тоглолтог болоод тэгээд анх ангийнхнаас мэддэг болоод гэтээ тэр үед тоглож байгаагүй. Тэгээ 2 жилийн өмнөөс яг өөрөө тоглож үзсэн. Яагаад 2 жилийн өмнөөс тоглох болсон юм бэ? Тэгвэл 90 таарны хүмүүс бүгдээрээ тоглоод байсан болохоор тэгээд нөгөө амархан мөнгө болох юм шиг санагдсан болохоор ингээл найзтайгаа уулзсан найзууд маань индустри тэнд өөрөө гоцсон тэгсэн гэж тэнгууд би яагаад ардж үзэж болохгүй юм гэж бодоод тэгээд тоглож байсан. Тэгэхээр найз нөхдийн нөлөөлөл бас байсан байх юм шүү дээ. Тэгэхээр анх тоглож эхэлж байхад чиний сэтгэл санаа ямар байдаг вэ? Анх бол зүгээр хөгжилтөх гэж тоглолтог байсан гэх юм. Яг мэдээж мөнгө олно гэж бодож байгаа хэвээр тоглож байгаа болохоор хөгжилж байгаа. Тэгээд ер нь мөнгө хожихдаа бас айгүй баяртай байдаг байсан. Айгүй хөнгөнс мэдрэмжтэй байсан шүү дээ. Яг тэр үед магадгүй энэ зүйл бол болохгүй зүйл шүү дээ. Энэ зүйл бол дараа нь ингээд асуудалд оруулдаг штэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү тухай ямар нэгэн мэдээлэлтэй байсан болов? Тэр талаар ямар нэгэн бодол байсан болов? Байгаагүй. Ерөөсөө тэр талаар бодож байгаагүй. Ингээд яг энэ зүйл миний хяналтаас ирээдүйд гарна гэдгийг ерөөсөө бодоогүй. Эргэн тойрны хин нэг нь хяналтаас гарцсан байгаа тухай сонсч исэн ч юм уу, харж исэн ч юм уу, тийм зүйл мэддэг байсан болов? Үгүй мэддэг байгаагүй. Тэр үедээ бол сэтгэлийн таатай мэдрэмжийг авдаг байсан бахан шүү дээ. Хамгийн одоо эхлээд тоглож эхлэх үедээ бооцоо маань одоо тэр тоглоомд ашиглаж байгаа мөнгө маань ямар дүнтэй байсан бэ? Анх бол 2000 байсан байна. Яг чиний хамгийн доод дүн 2000 байсан. Тэгээд
2000 хэлсэн. Эхний үед хожих нь их байв уу? Алтгах нь их байв уу? Сандгүй. Тэгээ хожсон их байсан санагдчих. Тэгээд айгүй нөгөө баг мөнгөөр ороод айгүй их болгож авдаг байсан. Тэгээд тэрний яг их амар нөгөө ойрхон ахын тэгж болохгүй ч гэсэндээ ер нь л баг мөнгөөр их болгодог байсан. Тэгээд тэрэнд нь бас амар орсон байж магадгүй. Тэгэхээр хожоод байсан нь мөнгө олоод байсан нь илүү тэр тоглоомд дуртай болгосон байх юм шүү дээ. Тийм. Энэ их үед бол угаасаа энэгээр мөнгө болох юм байна гэж бодож байсан. Их үедээ гэдэг нь ойролцоогоор хэр хугацаа вэ? 3-6 сар үл. Дараа нь хэдэн сарын дараа нь сэхлүүлээд нөгөө хэрэгэлдэг 2000 төгрөг маань хэмжээ нэмэгдсэн. Тэр нөгөө яг ингээд за тоглож эхлээд байжгаад нөгөө алдсан мөнгө маань айгүй ихсээд за тэгээд нөгөө алдсан мөнгө эхэндээ зүгээр ингээд мөнгө олно хөгжилтэн гэж тоглож байжгаад сүүл рүүгээ алдсан мөнгө олно гэж тоглож болоод за тэгээд мөнгө маань ихсээл 12 байгаад 50,000 болоод 100,000 болоод тэгэл ихсэлсэн. Тэр нөгөө алдаад тавсан улам нөгөө алдсан мөнгө эргүүлж олно гэж мөнгө маань улам ихсээл тэгэл таны хэмжээгээр их алдаад явагдсан. Алдах үед мэдүүд ямар сэтгэлийн мэдрэмж үүсдэг вэ? Хожноо л гэж бодож мэдээж тоглоно. Тэгээ алдчих юм бол сэтгэл ямар санагддаг вэ? Бас тэгэл хэцүү шттэ. Тэгээд готрон өөрийгөө үзээд яах гэж анханаас энэ бүхнийг ихлүүлсэн бол гэж бодно. Тэгээд алдсан чинь мэдээж тэгэл олж болдог гэдгийг нөгөө хожиж болдог гэдгийг мэдж байгаа болохоор эргээд за дахиад тоглолцол хожчих байх гэж бодвол тэгэл явдаг гэсэн. Одоо ингээд тогломоор санагдах юм хүсэл төрөх нь шүү дээ. Тоглолцмоор ч юм шиг. Ахяад нэг хідэн төгрөгөөр үрийг тавьчмаар ч юм шиг санагдах нь. Тэр хүслийг яг тэр тоглоом тоглодог байсан үедээ зогсооход хэцүү байсан. Тогломоор санагдсан. Хүслээ дарахад хэцүү байсан. Хинтэс гайгүй шүү. Сүүлдээ тэр чинь нөгөө өдөр болгон тоглосоор агаад бүр ингэ зүршил болсон байсан. Тэгээд ингээд нэг бүр ингээд мөнгө алдсан чамаагүй бараг ингээд тоглож ивэл бараг болох юм шиг. Тэгээд угаасаа л тоглол алдсан гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Одоо ингээд мэдээж ингээд 2 жил тоглож байгаа юм чинь. Тэгээд алдж байгаа нугаас их байгаа ч алдж байгаа гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэгээд тоглолмоор санагдаад тэрийг ингээд давж гарахгүй байдаг. Тэгээд бүр ингээд зуршил болсон гэх юм уу. Хүсэлтэй, дийлтэй зогсооч чадахгүйгээр тоглох юм шүү дээ. Яг тэр мэдрэмжийг илэрхийлүүл юу гэж хэлж болох вэ? Одоо ингээд бүр зүгээр алдсан ч хамаагүй тогломоор санагддаг гэж шүү дээ. Тэр яг ямар мэдрэмж юм бол? Тэгэл уусаа тэгээд надад гарах муу дөнгөн мэдсээр хийж татагдаад байдаг шүү дээ. Тэгэл уусаа алдсан за уусаа нөгөө яг хажуул мэдээцэн. Гэтэ бас алдсан ч ингээд тэрийг одоо тоглож байхдаа харамсахгүй гэх юм уу. Тэгэл алдсан ч гэсэн хамаагүй энийг тоглож байвал яг бас гарч байгаа юм шиг нэг дүүрэх гэж байгаа юм шиг. Нэг дотор байгаа мэдрэмж дүүрэх гэж байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрдөг байсан. Энийг яг хангахын талаас тайлбарлах юм бол эмгэг дур гэж хэлдэг л дээ. Бүх төрлийн донтолтуудад үсдэг. Өөрийн тэр одоо тухайн хүний бодол, санаа, сэтгэл бүхий л одоо тэр бие сэтгэлийг эзэмсэн маш хүчтэй тийм дур хүсэлт төрдөг. Бүхэл бодол анхаарал тэр тоглоомны талаар бодно. Хоолоо идчихсэн ч, гэрээ цэвэрлжсэн, хичээлээ хийх байсан ч тэр хүний хамаг бодол тоглоомыг л зөвхөн бодно. Тэр зүйлийг хийж ээж сэтгэл маань тайвшрах юм шиг. Тэр зүйлийг хийхгүй, тоглоомоо тоглохгүй тэсэх юм бол тухайн хүнд сэтгэлийн түгшүүр үүснэ, сэтгэлийн хямрал буюу гутрал үүснэ, байж утсан тавгүй байдлууд үүсдэг. Харин тэр тоглоомыг алдсан ч, онсон ч тоглох юм бол сэтгэл үүсэдсэн таагүй хямралууд маань төр хугацаанд амждаг. Тэгэхээр энийг бол донтолтуудад илэрдэг эмгэг дур гэдэг шинж юм байна. Тийм байна. Яагаад тэгэхээр нөгөө алдах байсан ч гэсэн тоглож л байвал таата мэдрэмж төрдөг гэж шүү дээ. Тэгэхээр магадгүй тийм болохоор ч бид нар энийг
нэг талаар хүчин гэж харах хэрэгтэй гэдэг маань энэ юм болов. Өөрөөр хэлэх юм бол яг энэ үед өртсөн байгаа. За хинч байлаа гэсэн тэр хүнд тусламж хэрэгтэй байдаг шүү гэдгийг маш олон хүмүүст хэлмээр байдаг штэ. Тэгэхээр энэ нь ингээд цаанаасаа бие организмд үүсэж байгаа үйл явц ахна шүү дээ. Бодиттой процесс ахна шүү дээ, тийм. Бидний одоо хүл гар гэмтгэд бол нүдэнд хил харагддаг. Харин сэтгэл санааны асуудал тэр дундаа донтолтын асуудал бол тархинд явагдаж байгаа бичил бодисын солилцооны хямрал бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн тархинд бодиттой дондох ингээ үүссэн байдаг. Тэгэхээр бие дагаад хин нэгний зөвлөгөө хөрч юм уу? Хин нэгний одоо ятгалахаар энэ эмгэг дур буюу донтолтыг ганцаараа давж гарахад бол үнэхээр бэрхшээлтэй байдаг. Одоо жишээлх юм бол бүр алдчихсан ч хамаагүй тогломоор санагддаг байсан үе байгаа гэсэн шүү дээ. Яг тэр үеүүдэд юу хийдэг байсан юм бол? Одоо тогломоор санагдаад тоглож болохгүй алдсан штэ гэл ингээд тэмцэл донд тийм мэдрэмж төрж явах үед ер нь юу хийдэг байсан бэ? Өөрийгөө сатааруулах. тоглолдог байсан шүү дээ. Зүгээр нөгөө яг мөнгөөр тоглолдог биш. Утасны тоглоом амар дунддаг байсан. Орлуулж байгаа юм болов. Тэгэл байж байгаа л мөнгө оруулж ирэнгүүт шууд тоглолдог байсан. Ихэнх ангийнх нь хүүхдүүд үеийнх нь найзууд нь одоо энэ онлайн мөрөөдөө тоглоом тоглолдог байсан гэсэн шүү дээ. Энэ дундаас миний дүүгийн ажиллаж байгаагаар ер нь ойролцоогоор хэд орчим хүүхдүүд нь ингээд нэлээд автагдсан бэ. Манай ангийн хувьд бол угаасаа бүгдээрээ тоглож үзсэн. Ингээд оролдож үзсэн байдаг. Тэгээд манай анги бол 28 хүүхд төгснөөс за миний яг ингээд мэдхээр бол 5-6 хүүхд нь бол бүр ингээд нэлээд автаад бүр өөрийнхөө мөнгнөөс илүү одоо тэг хүний мөнгөөр тоглодог болох хэмжээнд бол очсон. Нийтдээ миний дүүгийн одоо энэ тоглоом тоглосон хугацаанд хэдэн жил үргэлжилсэн юм бэ? 2-оос 2.5 жил юм бэ. Үргэлжилсэн. Одоо миний дүү тоглодог уу? Одоо тоглодог. Тоглохоо болоод хэр удаж байна? Одоо 8 сар болсон. Зөндөө удсан ба штэ. Энэ одоо 8 сарын өмнө зогссон гэсэн шүү дээ. Тоглосон хугацаанд хэр их мөнгөөр мөрөд тавьж тоглосон байдаг юм бол? Би ихтэй яг энэ дээр тодорхой мөнгөнд дүн хэлцэхлээр нэг талаар айгу өрөөсгөл юм шиг санагдсан. Одоо ингээд за би одоо ингээд нэг за 50 сая ч юм уу алцлаа гэж бодонгууд 20 сая алдсан маа би ч гайг байгаа юм байна. Би ч дондох хэмжээнд очиог байгаа юм байна гэж боддог юм шиг санагдсан минь. Яг тийм мөнгөн дүндээ яг гол нь биш. Яг донтоод яг алдчихж байгаа одоо нэг донтох хэмгэг үүссэн дээр яг гол нь байдаг юм гэж бодсон. Тэрнээс их бүр амар тэгэл бас тийм мөнгө алдсан хүмүүс ч байдаг. 20 сая төгрөг алдсан ч хүн байдаг. Гэтэ адилхан л хоёулаа эмгэгтэй. Тийм одоо нөгөө дондох юм дарсан. Тийм байдаг. Тийм ер нь бол охины маань хэлж байгаа л зүгтэй л те. Алдж байгаа тэр мөнгөн дүн бол янз бүр байж болно. Гэхдээ энэ мөнгөн дүнтэй одоо холбоод донтолтын тэр зэргийг нь тогтоосон юм судалгаа байдаг юм байна л да. Тэгэхээр мөнгөн дүн тоглож байгаа тэр бооцсон тавьж байгаа мөнгө алдж байгаа дүн их байх тусам тохоо хүний тэр донтолтын зэрэг л өндөр байдаг. Улам тэр тоглоомд автах тусмаа одоо өөрийнхөө идэлэл хэрэглэл байр машин гэх мэт өөрийнхөө энэ амин чухал идэл хэрэглүүдийг Зориулдаг. тоглоомдоо зориулдаг. Тэгэхээр алдсан мөнгө их байх тусам тухайн хүний донтолтын зэрэг түүнийг дагаад бас өндөр байх магадлалтай. Хөнгөн хэлбэрийн донтолттой байгаа хүмүүс л өөрийнхөө боломжит одоо мөнгөн дүнгээр тоглоод үнэхээр тэрнтэй хязгаартаа тулах юм бол болчдөг бас тал байдаг гэж байна. Тоглож явах үед сэтгэл санаа тухайн үеийн одоо эргээд харахад тухайн үеийн 2 жилийн хугацаа ч юм уу сэтгэл санааны хувьд ер нь ямар байсан гэж бодож байна? Амьдралын хэмээ уусаа алдагдсан. Тэгээд мэдээж мөнгө алдчихсан сэтгэл готрон. Тэгээ ер нь бол гэрээсээ байхгүй. Тэгэл орондоо хоол ундж идэхгүй. Тэгэл тоглоомоо тоглоод бодоол. Тэгэл хүнээс яаж мөнгө зээлэх үү гэх үг гэж бодоол стресстэй. Тэгж ер нь байдаг байсан та. Эргэн тойронд магадгүй чамд илүү их ойр байдаг байсан. Тэр хүмүүстэй харилцаанд ер нь ямар өөрчлөлтүүд гарсан бол тухайд?
аяга уур уцаартай болж ирсэн. Тэгээд нөгөө одоо нөгөө эргэн тойрныхоо хүмүүст анхаарахаа байсан гэх юм угаасаа тэрнээс илүүтэй мөнгөө бодоод тоглоомоо бодоод байгаа учраас эргэн тойрныхоо хүмүүст анхаарахгүй өөрийгөө аягүй тусгайлсан ганцаардмал болсон гэх юм. Тийм. Тухайн үед магадгүй яг тэр мэдрэмжээ хэн нэгэнд хуваалцмаар санагдчихсэн үе ч юм уу эсвэл хуваалцж байсан үе байдаг болов? Үгүй байхгүй. Тэгээд яг нөгөө яг тийм бодлоос эхэлт юм шиг санагдчихтэй. Ингээд энэ бүх зүйл миний амьдралд байна. Би энийг зохицуулж чадна өөрөө. За би одоо ингээд энийг тоглоод олоод эргүүлээд мөнгө олоод авчихна. Ингээд бүх зүйл миний амьдралд байгаа. Би бүгдийг мэдчихэж байгаа гэж бодох тасан улам донтсон байдаг. Тийм болохоор ерөөсөө өөр хүн чинь хандъя гэж бодохгүй. Тэгэл өөрөө энийгээ зохицуулна гэж бодож тоглоод улам тэндээ орогдол тэгэл явцсан байсан да. Хэрвээ би зөв ойлгосон бол тэгвэл яг эд тоглож явах үед гэрээсээ гармааргүй, хоолч идмээргүй тий бусдаас тусгаарлагдж явах яг тэр үед чиний дотор энэ бүх зүйл болоод ир шүү гэдгийг хэн ч мэдэхгүй байсан гэсэн үг үү? Тийм хэн ч мэдэхгүй байсан. Гэр бүлийнхэн ч найз нөхдөж мэдэхгүй байсан. Одоо тэр үеийг мэдээ эргүүлээд бодоход одоо чамд ямар санагдчих? Одоо юу? Одоо яа айгуу мэдээж нэг хизээш мартахгүй айгуу том алдаа гаргасан л байгаа л да. Тэгээд яг ингээд нэг чөтгөрийн тойрогт орсон. Анхандаа ингээд нөгөө 2000 төгрөгөөр тоглолтоо гэж байгаа. Тэрийг ингээд бүр амар өсгөл 2 сая мөр болгочих штэ. Тэнгууд дараа нь ингээд 200 мянгаар тоглолцсон гата. Тэрийг 2 сая болгоход ханхаа ичдэг. 2000-ыг би 2 сая болгосон чинь тэгээ би хэдий ингээд мөнгө өсгсөн ч гэсэн тэрийг буцааж авч чадах ичдэг нөгөө. Энээс илүү өсгөх боломж байдаг штэ гэж бодоод тэгээд олмаалдаг. Тэгээ ерөөсөө өсгсөн ч мөнгөө авч чаддгүй өөрөө ингээд татчих авч чаддгүй. Тэгээд хэдий би өсгсөн ч мөнгө алдна, өсгөөгүй шууд алдсан ч адилхан ч мөнгө алдна. Тэгээл тэрийг алдсан мөнгөө олно гэж дахиж тоолно. Тэгээл яг тийм чөтгөрийн тойрогт орсон. Тэгээл амар стресстэй. Ер нь ингээд амьдралын тэр хэм маяг бол амар дараацсан. Сэтгэл санааны готролд орсон. Стресссэн тийм л байсан та. Тоглохоо боллоо 8 сар болж байна гэсэн шүү дээ. Тэр энэ 8 сарын хугацаанд чиний сэтгэл санаа хөвчлэн ямар байв? Багаар дэж яваа. Одоо яг нэг амар бүрэн яг тийм одоо тийм стресс одоо нөгөө амьдрал мэдээж амар дараацсан ба штэ. Тэрнээсээ бүрэн ингээ гарч ирж чадаагүй ч гэсэн багаар дэж яваа. Тэгээд одоо эргээд дахиад бол тийм материаллык зүйл хийж арчил бүгд л өгөө байсан. Ингээд одоо мэдээж мөнгө амар чухал гэж боддог болохоор амар тоглож байгаа шүү дээ. Тэгээд тэнд санаа зовхоо байсан. Одоо энэ мөнгө гэхээс илүү нөгөө эргэн тойрны хүмүүстэй хамт бүтээх тусламж илүү чухал гэдгийг бүрэнхээс ойлгосон. Тийм мөнгө бол яг тэгээд иржлээдэг, гаржлээдэг. Тэнгууд яг гэр бүлийнхэнтэйгээ найз нөхдөд өнгөрүүлсэн тусламж хамгийн чухал юм байна гэдгийг ойлгоод тэгээд одоо илүү нийгэмшээд найз нөхдөд болох гэж хичээж байгаа. Илүү идэвхтэй тэр тоглоом зарцуулдаг байсан цаг хугацаагаа өөр зүйлд зарцуулаад өөрийгөө завгүй идэвхтэй байлгаж эхэлсэн байхan шүү. Тийм. Аха. Энэ нь чамд ямар санагдчих вэ? Илүү дурсамжтай гэх юм уу? Эргээд нэг харахад би ингэж амьдсан шүү дээ гэж бодоход дурсамжтай гоё. Тэгээд мэдээж гэгээлэг тэгээд нөө сэтгэл санаагаар унах юм байхгүй, стресстэй юм байхгүй. Яг одоо байгаа зүйлтэй амар сэтгэл хангалуун болсон гэх юм уу? Илүү зүйлж болохгүй. Яг одоо байгаа зүйл маань надад хангалттай тийм санагддаг болсон. Зочны маань ярьж байгаагаар хүмүүс магадгүй тодорхой бага хэмжээний мөнгө өгөөд хичнээн тэрийгэ хідэж болгож хэд дахин ч болгож өсгсөн ч гэсэн тэрүүгээр ямар нэгэн зүйл худалдаж аваад ямар нэгэн одоо бид нар ажиллаад хөдөлмөрснийхөө дараа цалингаа авахар тэгдэг штэ тий орлого олсныхоо дараа ямар нэгэн зүйл хувцас худалдаж авдаг ч юм уу тий машины зээлд одоо төлдөг гэдэг ч юм уу. Тэгэхээр хэрвээ би зөв ойлгосон бол яг мөрөө тавьж тоглож олсон мөнгийг яг гаргаж ирээд ямар нэгэн зүйл бодтой болгож зарцуулдаггүй гэсэн үг үү?
зарцуулдаг. Тэгээ эргэж татаж авсан ч эргүүлээл тэр өөрөө тоглолдог. Тэгээ Хизэнээс эхлээд өөрийгөө энэ бол асуудал юм байна. Би нэг юм дотор орчлоо гэдэг ч юм уу. Яг болох ёстой юм байна. Одоо яах вэ гэдэг ч юм. Энэ бодол ер нь ямар үед юу тохиолдсны дараагаар энэ бодол бий болж эхэлсэн бэ? эхлээд бол өөрийнхөө мөнгөөр тоглож тусаад тэгээд найз нөхдөсөө зээлээд аав ээжээсээ мөнгө авч тоглоод тэгээд бахан өрөнд ороод өөрийнхөө дарамтанд ороод тэгээд ихэд уусаа гэдэг амар өдөр хоног амар дарамттай өнгөрчөө штэ ингээл ямар ч мөнгө байхгүй тэгэл дээрээс нь бахан хүмүүст өргөдөл тэгэл яг тэр үед л яг одоо уусаа болохгүй мэн гэдгийг ойлгосон. Тийм бүр угаасаа ингээд миний асуудал биш болоод хэлсэн байхгүй. Тэгээд өөрийнхөө амжилт мөнгө зээлсэн чинь тэгээд аав ээжээсээ мөнгө авсан тэнгууд энэ чинь ганцхан миний асуудал биш энэ чинь гэр бүлээс бүх хүмүүсийн асуудал болоод хэлсэн. Тэгээд тэр үед яг ингээд болохгүй мэн гэдгийг ойлгосон. Гэхдээ хүмүүсийн хувьд бол хичнээн тэр зүйлийг ойлгосон ч гэсэн зогсож чадахгүй гэдэг нэг бэрхшээл байгаа шүү дээ. Энэ маань хүмүүсийн тэр донтолтын зэрэгээс нэгдүгürt хамаарч байна. Давхар донтолттой эсвэл энэ цахим тоглоомны донтолт маань олон жил үргэлжилсэн байх юм бол тухайн маань тэр амьдралынх нь нэг хэв маяг болчих нэг хэсэг болчих. Тэгэхээр буцаагаад өөрийгөө татаж авахд ухамсарлахад нэлээд төвөгтэй байдаг. Түрүү охины маань хэлсэн одоо миний уулзж исэн ч гэсэн энэ цахим мөрөдө тоглоом тоглох хүмүүсийн тэр дахин мөрөө тавиад байдаг ганцхан салгаж өгдөг бодол нь одоо нэг л тоглочих юм бол олчихно. Алдснаа олох боломжтой гэдэг тэр бодлол энэ тоглоомоос юусоо холдуулдаггүй гэж байна. Боломжтой юм шиг. Өмнө нь олж ил байсан, алдж ил байсан, одоо ч гэсэн олон гэсэн тийм бодолтой байдаг нь тоглоомд илүү хавталдаг гэж байна. Тэгэхээр тухайн хүний нас усны онцлог мэдээж хамаарна. Эрэгтэй хүүсний хүмүүсээс илүү эмэгтэй хүүсний хүмүүс илүү альва зүйлийг өөрийгөө татаж харахтай илүү амархан байдаг бахан. Дээрээс нь донтолтын маань үржлэх хугацаа богино. Нэгдүгээр шат, хоёрдугаар шат, гуравдугаар шат гэсэн 3 шат байгаа. Эхний 1, 2 дугаар шатанд байгаа донтолтод бол өөрийгөө сэтгэл заслын имчилгээтэй хавсраад донтолтоос аваад гарах боломжтой. Нэлээд өндөр зэргийн донтолт үүссэн байгаа тохиолдолд үнэхээр тэрийг ухамсарлсан ч зориг хүрдэггүй, чадахгүй юм гэсэн бодолтой байдаг. Тэр донтолтын өндөр зэрэг хүртэл нөгөө хүмүүс маань нэлээд хэдэн жилийн хугацаанд өнгөрөөсөн байна. Тэр хугацаанд болий гэд өөрөө бие дагаад хэд удаагийн оролдлого хийж үтсэн байна. Гэтэл тэр орлогууд маань бүтлгүй болоод байдаг учраас сүултээ зориггүй, ер нь чадахгүй мэн гэсэн бодол бас хамгаалсан байдаг. Та сайн хэллээ шүү дээ. Одоо ингээд над дээр ирж байгаа тохиолдлууд кейс гэдэг. Яг тэр болгон дээр ингээд эргцүүлэл мэдээж дүгнэлт хийж үзэхэд магадгүй одоо бид гурийн яриаг сонсож байгаа аав ээжүүд ер нь миний хүүхд нэрээ энийг тоглодог юм болов. Түрүүн хэлсэн шүү дээ манай зочин бас бүгд л тоглож үзсэн байдаг. Гэхдээ тэр тоглож үзсэн хүмүүсээс нэг 4-5 ч юм уу илүү их одоо бүр донтоод эрсдэлтэй замруу ингээд одоо тий алхам хийцэн байна гэд. Тэгвэл магадгүй эндээс гаргах зүйл нь одоо юу гэдгийг хүүхдүүдтэй санаа зовж байгаа. Гэхдээ яаж татгалзах юм бол гэдэг ч юм уу. Тэгээ олон юмныг дор асуучлаа. Ер нь саяхан бас миний үсэн суулгаар байна л да. 18-аас 25 насны залуучуудыг бол яг сэтгэл зүйн үед насан турсан гэж үздэггүй. Сэтгэл зүйн шилжилтийн үе дээр явж байгаа. Хүүхдийн сэтгэл зүйгээс том хүний сэтгэл зүй рүү шилжих гээд юм сэтгэл зүйн докторгоо үе гэж үздэгтэй. Энэ үеийн одоо залуучуудын онцлог байдал бол сэтгэл хөдлөлтөд их автагддаг. Гой санагдах юм бол, сайхан санагдах юм бол төрүүлж бодож тооцоолохгүйгээр сайхан санагдсан зүйл рүүгээ татагдаад тэгээд дараа нь ухаарал бодол маань дараа нь үүсдэг байна. Мөн үе тэнгийнхний нөлөөлөл хамгийн их автдаг нас. Найзуудын хүрээлэл, ангийн хүүхдүүд юу сонирхож байна, юу хийж байна, юунд дуртай байна. Тэр болгоныг хийж үзмээр, сонирхмаар,
санагддаг үе байгаа л дээ. Тэгэхээр сонирхлын хувьд бол нэлээд тогтворгүй, сэтгэл зүйн хувьд ч гэсэн 25-аас дээш насныхныг бодох юм бол илүү автоматхан үе байдаг. Гэхдээ тэн дундаас ингээд сугалж харах юм бол яг ямар шинж чанартай хүүхдүүд илүү их одоо мэдээж нэг юм 3-5% ч юм уу донтож байгаа шүү дээ илүү ихээр тэр яг ямар хүмүүс илүү их цаашаага гүнзгий орох магадaltaй байдаг юм болоо. Ер нь бол тоглож байгаа одоо ингээд алкогол хэрглэж байгаа ч юм уу, тоглоом тоглож байгаа ч юм уу, тамиг сонирхолж хэрглэж үзэж байгаа хүмүүс дундаас тухайн зүйлтэй энэ донтолтын хэмжээнд хүртлээ автахад нь тухайн хүний өөрхийн зан төрхийн онцлог нэлээд нөлөөлдөг. Дотогшоогоо хандлага илүүтэй, ганцаардмал, дээрээс нь сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, хүнд үгийг ичилж чаддаггүй, зөөлөн, альва зүйлд автоматгай төрлийн зан төлөвтэй хүмүүс маань донтолтонд илүү автдаг. Дээрээс нь тухайн хүний суур сэтгэл зүйн байдал буюу стрессийн түвшин нэлээд нөлөөлдөг. Гэр бүлийн асуудалтай, хичээл сургууль дээрийн асуудалтай, яг бодит орчинд юм сэтгэлийн таагүй байдалтай байгаа хүн тоглоом тоглохороо түр хугацаанд юм таатай мэдрэмж авдаг, бодит байдлыг мартдаг. Тэгэхээр стрессийн түвшин өндөртэй хүмүүс маань илүү их одоо донтолтонд хүрэх магадлалтай байдаг. Дээрээс нь бас бодомзын шалтгаантай байх магадлалтай. Аавын, ээжийн талаас хэн нэгэн ойрын төрлийн хүн ямар нэгэн төрлийн донтолтод автсан байх юм бол тухайн хүн маань донтолтод илүү автоматгай байдаг. Түрүү нөгөө зочин маань тэгж хэлжсэн. Хоосон зүйл энийг хийчих юм бол тоглох юм бол нэг хоосон зүйл дүүрэх гээд байгаа юм шиг гэд тий. Тэгээ сүүлийн үед бид нар технологи янз бүрийн сонирхох зүйл их гарч ирсэнтэйгээр холбоотойгоор бид биедээ нөгөө хүрх айгу багтаад байгаа. Энийг тэгээ нэвтрүүлэг болгоноор төрдөж гарч ирдэг. Нөгөө сэтгэл зүйд нь анхаарал дэмжлэг өгөх, асуух тий. Тэр энэ зүйл багасаад ирэхээр тэр хүний дотор байдаг хоосон мэдрэмж айгу ихсээд ирдэг гэж үздэг л тий. Тэгэхээр магадгүй маш хурдан тэр тоглоомноос мөрийнөөс тааламжтай мэдрэмж авах шалтгаан бас нэг хүчин зүйл ч гэсэн бас байж болох юм байна тий. Сэтгэл зүйн байдал нь ч гэсэн айгу чухал ахна шүү дээ тий. За нэвтрүүлэг маань амьдралын хүч сэтгэл зүйн боловсрол олох нэвтрүүлэг маань өнөөдөр мөрөдө тоглоомын мөр гэсэн сэдвээр хүрч байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс энийг мөнгө олох ашигтай хөлбөр зөвхөн тоглоомны нэг хэлбэр гэж боддог боловч яг үнэндээ энэ зүйл тийм биш байсан гэдгийг маш олон хүмүүс мэдэх хэрэгцээ одоо ч гэсэн байгаа гэж бодож байгаа. Тэгээ зочны маань хувьд ч гэсэн энийг бол ийм эрсдэлтэй тий айхтар одоо ийм буруу зүйл гэж огт бодоогүй эхэлсэн гэдгийгсэн шүү дээ тий. За гэхдээ одоо байгаа бидэнд байгаа маш таатай мэдээ нь бол хамгийн сүүлд тоглосноос хойш 8 сарын хугацааг өнгөрөөсөн. Тийм. Тэгээд түрүүн бид гурийн яриа бол нөгөө яг зогсох бодол ямар үед төрж исэн бэ гэж зогссон байгаа шүү дээ. Тэр үед зогсоож яг хүсснээрээ зогсоож чадчихсан уу? Одоо би болох ёстой мэн. Асуудал томорчлоо. Болий гэсэн яг тэр үедээ болж чадчихсан уу гэсэн. Тэр үед би ингээ болох ёстой гэж утсан ч миний ухамсараас давтсан байсан. Би тийж бодсон ч тэр юг зогсоож чадахгүй арга болсон байсан. Тэгээд явж байгаад аав ээжийнхээ мөнгөөр нэлээх мөнгөөр тоглоод тэгээд зүгээр за би уусаа энэ юг уусаа ингээд зогсоож чадахгүй маань ингээд хүний ч мөнгөөр тоглоод өөрийн ч мөнгөөр тоглоод ингээд хүн ингээд төвгүүд чахаад зүгээр өвхөд үгүй гэж бодоод зүгээр ерөөсөл энэ бүхний баг ингэж дуусах юм гэж бодоод тэгээд бүр ингээд аюу хэцүү байдалд ороод тэгээд сэтгэл зүйч тандаад аваадтай хэлээд тэгээд хүний тусламжтайгаар энэ бүхнийг зогсоосон. Тэгээд смут дээр сэтгэл зүйч дээр 10 удаагийн 8-аас 10 удаагийн уулзалтанд ороод тэгээд бүлээн уулзалтыг бас сар болгон явдаг. Тэрэнд яваад тэгээд утасаа хураалгаад авчихсан мөнгө авахгүй яг нөгөө энэ хүнд итгэж болох хүртэл дахиж мөнгө өгч болохгүй гэх юм л тэгээд мөнгө авахгүй тэгээд 100 ингээд намар болчих хичээл орох хүртэл тэгж явж байгаа. Тэгээд захинаас утас мөнгөний хэрэглэлийг өөрөө өдөртдөг болсон. Яг одоо уулзалт эхлэх үеэр эсвэл эхний удаагийн уулзалтын дараа ч юм уу тэр үед ер нь ямар бодол мэдрэмж бий болсныг одоо санаж байгаа болов? Яг мэрэгжлийн газар очиод
хандсан байгаа шүү. Тэр бүр нөгөө хүүхэд наснаас нь эхлээд яг энэ бүх зүйл яг одоогийн байдалд хүрэхэд яг юу болсон бэ гэдгийг бүр нэг бага наснаас нь эхлээд гаргаж ирдэг юм байна лээ. Тэгээд тэндээс яг өөрөө анзаараагүй байсан бас тийм нөгөө сэтгэлийн шарах тийм юмнуудыг олж харж анзаарсан. Та түрүүн ярьцлага хэлэхээс өмнө энэ зүйлийг дурдчихсан шүү дээ. Бага насны одоо амьдралын түүх аягүй чухал гэдэг маш чухал гэдэг. Тэгвэл та энийг бас донтолтой холбоод магадгүй сонсогч нар маань үүн дээр бас хариулт сонсохыг хүсэж байгаа ах гэж бодож байна. Яагаад заавал бид нар ингээл сэтгэл зүйн асуудал тэг бэрхшээл тулгамдсан зүйл болонгот яагаад заавал ингээл ухраал бага нас руу тэгээ донтол дээр ч гэсэндээ ордог шалтгаан нь юу гэдэг юм болоо? 18 бидний зан төлөв араншин гэдэг зүйл маань бол бидний хүрээлэн байгаа орчин ар гэр яав ээжийн зан ааш тэр байтугай сургуулийн багш ангийн хүүхдүүд хүртэл нөлөөлөд 18 хүртэлх насанд төлөвсөн зан аашнаасаа шалтгаалаад амьдрал тохиолдох, ирээдүйд тохиолдох асуудлуудад хэрхэн яаж хандах вэ? Даваад гарах юм уу? Эсвэл тэр асуудал бууж өгөх юм уу? Тэр асуудлаас болоод хямрах уу гэдэг маань тухайн хүний зан төрхийн байдлаас хамаардаг байх нь л дээ. Тэгэхээр яг тэр зан төрөх төлөвшдөг. Ялангуяа 10-аас 18 насны үеийн тэр өсвөр насны үеийн сэтгэл зүйн байдал, аав ээжийн хоорондын харилцаа, гэр бүлийн орчин, хүүхдэд хэрэг анхаардаг байсан, эсвэл хитрүүл анхаардаг байсан уу, эрт хариуцлага хүлээлгэсэн үү, үл хайхардаг байсан уу, янз бүрийн гэр бүлийн таагүй уур амьсгал байсан уу зэрэгээс хамаарат тухайн хүний маань зан ааш маань янз бүр болж төлөвшдөг. Тэгээд тэр төлөвсөн байдлаараа одоо жишээлх юм бол ангийн хүүхдүүд бүгдээрээ одоо цахим мөрөөдтэй тоглоом тоглож байхад нэлээд төлөв төвшин гэрүүлд өссөн стрессийн түвшин багтаа хүүхэд бол 1-2 удаа сонирхож үзээ. Угаасаа сэтгэл зүйн доктортой аятайхан байгаа юм чинь тухайн зүйлийг донттлоо өргөжлүүлэхгүй байх магадлалтай. Суур сэтгэл зүйн хямралтай, сэтгэл тайван биш байдаг, төгшүүртэй байдаг. Нэг л энэ дотор юм тухгүй, ханамжгүй мэдрэмж төрөөдөг. Тэгээ яг юунаас гэдгийг мэддэхгүй. Тийм байдалтай байгаа үед илүү энэ мөрөөдтэй тоглоом илүү автантгай буюу донтолтод илүү өртөмтгий байдаг. Тэгэхээр тэр бага насыг тухайн хүний зан төрх яаж тогтсон юм бэ? Зан төрхөнд тогтоход юу нөлөөлвөө? Дээрээс нь тухайн хүний сэтгэл зүйн хэрэгцээ бага наснд хэр хангагдсан юм бэ гэдгийг тодруулах зорилгоор ер нь одоо энэ үүсэж байгаа сэтгэл зүйн асуудлын үр үндэс шалтгааныг илрүүлэх зорилгоор бага нас руу нэлээд ордог. Тэгээ бага наснаас үүссэн асуудлуудаа ингээд үйлчлүүлэгч маань өөрөө бас ухамсарлчих юм бол учир шалтгаанаа мэдчих юм бол бас төөрөлдөөд эргэлзээд байх зүйлгүй болдог. Тэгэхээр зочны маань яг тохиолдолд бол мэдээж хүн болгоны кейс тохиолдол асуудал болгон яг таны хэлж байгаагаар өөрийнх нь тухайн зан төрх ямар байна, сэтгэл зүйн байдал ямар байна гэдгээс хамаарат өөрөөр байгаа. Мөн бас асуудал дээрээ эргэцүүлэл хийх одоо тэр нөхцөл ч гэсэндээ хүн болгон дээр өөр байгаа шүү дээ. Харин зочны маань хувьд бол яг энэ зүйлийг илүү их ойлгож хүлээж авч учир шалтгааныг олсон гэж би ойлголоо. Одоо шарах байсан юм байна гэдэг ч юм уу тий. Тэр уулзалт болгоны дараа зөвхөн тантай л уулздаг байсан уу? Эсвэл тэр болгоны дараа эцэг эхтэй нь холбогдоод уулзалтыг хийдэг байсан юм болов уу? Эцэг ихтэй уулзсан. Тэгээ би нөгөө найзуулагтай хамт амьдардаг. Манай найзуулагтай бас уулзсан. Тийм. Энэ 95-ны хүмүүстэй заавал уулзах шаардлагатай гэдэг юм л. Яг нөгөө дахиж тоглохгүй тулд яг нөгөө 95-ны хүмүүс хяналт тавьж явах хэрэгтэй. Тэгээд одоо нэг зүйлийн хариултыг ингээл би түрүүнээс хойш тэр юу агаал гэж бодсон байхгүй. Тэр асуулт юу гэхээр нэг 8-аас 10 удаагийн татамжтай уулзалт хийж явах хугацаанд мэдээж нөгөө тогломоор байгаа хүсэл шууд алга болохгүй шүү дээ. Яг тэр үеийг яаж даван тулсан юм бол одоо эргээ харахад юу нөлөөлсөн юм бол тийм мэдээж шууд алга болохгүй шүү дээ. Тийм тогломоор санагдсан. Тэгээд яг уцаа ураас хацсан байгаа юм уу байгаа. Тэгэл тэр үед яг нөгөө сэтгэл зүйч маань өөр тасгал хийх ч юм уу ямар нэгэн байдлаар тийм өөр хоббитой болоорой гэх. Тэгээд би нөгөө юм нэхэх хатгах аюу хоббит болохоор тийм хатгамал хийгээд тэрэндээ ер нь аюу их цаг зарцуулдаг байсан. Тийм. Өнөөдрийн өдрөлн л бараг тэрийг хийгээл тэгээд кино мэн үзэл нэг тийм өөр зүйл өөрөөс хатгаалах байдлаар
давж гарсан гэх юм уу. Тэгээд уусны сүүл рүүгээ тэгээд гэр бүл дээр очиод гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөд ерөөсөө тийм тэр талаар бодох зай өртөгөөгүй гэх юм уу. Тийм. Тэр үед гэр бүлийнх нь эргэн тойрных нь хүмүүс яаж дэмждэг байсан бэ? Урмын үг хэлэх ч юм уу эсвэл одоо манай гэрийнхэн бол нөгөө яг түрүү хэлсэн ингээд материалын зүйл хийсэн илүү яг тийм одоо нөгөө сэтгэл зүйн хувьд нэг хань болох дэмжлэг болох нь илүү зөвхөн юм байна гэх. Тэгээд айгу гэр бүлээрээ тийм одоо чанартай цагийг хамт өнгөрүүлдэг байсан гэх юм уу илүү. Тэгээд би чинь доороо 2 дүүтэй ч гэсэн бас тийм асуудалд өртүүлэхгүй тулд ингээд багаас нь яг одоо тийм сэтгэл зүйг нь бэлдэх одоо тэгж хайр халамжаар дутаахгүй байх хамтдаа цагийг ингээд өнгөрүүлэх гээд тиймэрхүү юм дээр илүү анхаарах гэж бодоод юм. Гэрийнхэн бол илүү тийм хамтдаа цагийг өнгөрөөдөг болсон. Илүү их одоо дурсамж бүтээгээд тий чанартай цагийг илүү өнгөрөөдөг болсон. Тэгэхээр одоо энэ цахим мөрөгтэй тоглоомын яг дэлхийн стандарт номер 1 эмчилгээ бол сэтгэл заслын эмчилгээ байдаг. Сэтгэл заслын эмчилгээндээ CBT буюу танин мэдгүй зан төрхийн сэтгэл засал байдаг. Яг одоо энэ донтолт гэдэг маань бие маань хаана тархинд маань яг ямар процесс явагдаад байна. Ямар одоо асуудлаас болоод энэ донтолт гэдэг зүйл үүсдэг. Энэ донтолт маань ямар үр дагаварт хүрэх ёстой хүрэгдгийг ингээд тухайн үнд юм танин мэдгүй мэдээлэл мэдлэг олгох зорилготой сэтгэл засал. Тэгээ тэр нэг гажуудаад байгаа, буруудаад байгаа буруу зан үйл буюу мөрий тавьдаг тэр зан үйлийг өөрчлөх зорилгоор юм янз бүрийн анхаарал сарниулдаг дасгалуудыг зааж өгдөг. Түрүүн охины маань хэлсэнчлэн анхаарлыг тэр зүйлээс холдуулах зорилгоор шинэ хоббитэй болох, шинэ хамт олонтой болох, шинэ зүйл суралцах зэргээр тухайн хүүхдийн анхаарлыг сарниулдаг. За мөн хүүхдтэй ярилцаад үзэх юм бол багаас одоо сэтгэл зүйн шарах байх магадлалтай, сэтгэл зүйн хямрал багаас үндэстэй байх юм бол психоанализ төрлийн сэтгэл зүйн мөн хийдэг. Зарим цөөн тохиолдолд нэлээд өндөр зэргийн донтолттой байгаа үед л дофамины рецепторыг блоклдог. Донтолтын эсрэг гэмийн бодис бас хэрэгэлдэг. Одоо нөгөө сэтгц нөлөөлөх одоо юм хэрэглээ аваад байгаа шүү дээ, тийм. Яг тэр донтолт дээр болохоор эдгэрсэн гэж үзэхгүйгээр хэрэглээгүй тэдэн жил болж байна. Хэрэглээгүй тэдэн сар боллоо гэд ярьдгийм байл л да. Тэгвэл яг цахим мөрөөдөө тоглоомны маань уг нь бол донтолт аваад байгаа шүү дээ, тийм. Энэ дээр болохоор одоо магадгүй маш олон сонсогчийн хувьд 100% энэлөө дахиж одоо сонголт хийхгүйгээр халтарч орохгүйгээр гэдэг юм уу да, тийм. Эндээс яг 100% татгалзаж чадах магадлал нь хэдэн хувь байдгийн болоо гэсэн асуулт бас байгаа гэж бодож байна. Ер нь донтолтын зэргээс бас хамаарж байгаа. Түрүүн хэлсэнчлэн тухайн үний маань зан төрхийн онцлог ямар байна? Өөрийгөө одоо татаад гаргахаар тийм зан төрхтэй байна уу? Эсвэл зориггүй төрлийн зан төрх байна уу гэдгээс мөн хамаарна. Цахим мөрөөдөө тоглоомноос эмчилгээний үр дүн яг ингээд судалсан, хувилсан тийм байдал одоогийн Монголын хэмжээнд бол тийм аль байсан судалгаа байхгүй. Гэхдээ Америк нэгдсэн улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад энэ цахим тоглоомны донцсон хүмүүсийн 56% нь энэ донтолтоосоо эдгэрдэг, донтолтоо эмчилдэг гэсэн судалгааны үр дүн байсан. Тэгэхээр бол бас боломжгүй зүйл биш. Болно. Гэхдээ номер 1 эмчилгээ бол сэтгэл заслын эмчилгээ. Энэ сэтгэл заслын эмчилгээ хэдэн удаа орох уу, хэр хугацаанд үргэлжлэх үү гэдгийг тухайн хүний маань тэр сэтгэл зүйн байдлаас, өөрийн онцлог байдлаас хамаардаг. Зарим хүн бол охин шиг 8-10 удаагийн уулзалт, зарим нь хэдэн сар, 1-2 жилч үргэлжлэх магадлалтай байдаг. Нэг талаар юм зуршил болцсон болохоор ингээд тоглохгүй, төвчлийн байдалтай байснаа 1-2 удаагийн одоо буцаж тоглох тохиолдол гарч болно. Тэгсэн ч гэсэн шантралгүйгээр эргүүлээд эмчтэй хандаад дахин сэтгэл зүйн эмчилгээгээ үргэлжлүүлээд явах хэрэгтэй. Тэгэхээр бидний ярианаас магадгүй сонсогч маань нэг зүйлийг ойлгосон байх. Хэдгээр одоо төвшний донтолттой байгаа буюу тэр донтолтын төвшин маш чухал гэж штэ буцаад эдгэрэх одоо тэр хувьд хүртэл. Тэгэхээр магадгүй эргэн тойрны хин нэгэн
цахим мөрөөдөө тоглолдог гэдгийг та мэдж байгаа, хортой гэдгийг та мэдж байгаа. Гэхдээ түүнд ямар нэгэн анхаарал дэмжлэг болгох үйлдэл хийгээгүй дотроо санаа зовоод явж байгаа бол би таныг ямар нэгэн үйлдэл заавал хийгээсэй гэж хүсэж байна. Яа тэгэхээр одоо зогсож чадах юм бол одоо тэр магадгүй 4 жил 5 жил үргэлжлэх хугацааг багасгах боломжтой шүү дээ. Тэр илүү олон жил тэр зуршил дотор байна гэдэг чинь илүү алдагдaltaй бас буцах зам илүү хэцүү болно л гэсэн урт болно л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сонсогчдаа магадгүй хин нэг мэддэг тоглож эхэлж байгааг нь яг анзаарч байгаа тий харж байгаа болвол та түүнд тусламж дэмжлэг өгөөрэй гэж хүсэж байна. Магадгүй бас үнэхээр энэ зүйлтэй тэмцээд явж байгаа хин нэг та мэддэг болвол үүнийг нь үргэлжлүүлэхэд нь бас туслаарай гэж хүсэж байна. Тэгэд миний эргэн тойронд гарч байгаа кейсүүд донд бас яг ийм тохиолдол гарч ирсэн. Гэр бүл нь бол мэдж байгаа, хамтдаа дэмжээд дам туулаад явж байгаа гэсэн боловч эргээд яг энэ зүйл рүү нөгөө ороод бас эрсдэл хүлээгээд алдагдaltaд ороод дахиад өөрийгөө буруутгаад тэмцээд тий одоо уналтанд орж байгаа хүмүүс бас байгаа. Тэгвэл тэр хүмүүсийг мэргэжлийн газар хандаасаа л гэж хүсэж байна. Мэргэжлийн эмчийн тусламж үл ялцчихгүй хэрэг болно. Сэтгэл зүйчийн тусламж мөн хэрэг болно. За одоо ер нь бол нэвтрүүлэг маань бас өндөрлөх цаг төгссөн байгаа. Зочны маань хувьд одоо төгших мэдрэмж юм уу? Юунаас ч мэдхгүй завнах мэдрэмж, төгших нэг тийм таагүй мэдрэмжүүд ер нь одоо илэрч байгаа юм. Одоо ерөөсөө би мэдрэмж илэрдэг. Айгуу тайван болсон шүү дээ. Ер нь тэгээд ер нь л альва юмд айгуу тайван ханддаг болсон. Тэгээд сэтгэлүүд нэг амар нэг савлаад байхгүй. Айгуу тайван тэгээд амьдралыг айгуу гэгээлхийг хардаг болсон шүү дээ. Энэ тоглоом 2 жил тоглосон үеэ батах юм бол тоглосноос мэдүүд ямар сөрөг үр дагаврууд гарав. Хичээл, амьдрал, сэтгэл санаа гэдэг тоочд хэлвэл ямар сөрөг үр дагавар гарсан бэ? Хичээлээс угаасаа жилийн хэлсэн. Угаасаа хичээлдээ явах ямар цаарахгүй тэг чинь юу хичээлтэй харж зөвлөцөх. Тэгээд гэр бүлийнхэн маань за мэдээж угаасаа эргэн тойрны тэр одоо хүмүүс маань надад илтгэдэг байсан ихтгэл байхгүй болсон. Тэгээд тэрийг буцааж орлож авах чинь аюу хэцүү. Тэгээд ер нь яг амар том сөрөг даврууд гэвэл тийм л байна. Бидөө тэгвэл энэ тоглоом тоглосон хугацаанаас өнөөдөр юуг ойлгож авав? Юуг ухаарсан бэ? Мэдээж түрүүсэн. Миний хамгийн том яг ойлгосон зүйл материалын зүйлд хийх ач холбогдол байсан. Энэ зүйл одоо байгаа зүйлтэй амар сэтгэл хангалуун байдаг болсон. Тэгээд одоо нэг ямар нэгэн үйлдэл хийхдээ давхар одоо яг гэр бүл иргэн тойрны хүмүүсийг эрсдэлд оруулах зүйл юусоо одоо нөгөө хийх хэрэггүй тэрийг аяguсан бодож хүмүүс хийхтэй мэлээ. Тийм. Тэгэхгүй ингээд яг өөрөө ингээд дор мэдээд тэр хүмүүсийг эрсдэлд оруулж байна гэдэг чинь бүр ингээд нөгөө баг мөнгө алтахаас ч илүү амар хүнд тусдаг юм байна лээ. Тэгэхээр энэ тоглоом тоглосон 2 жилийнхэн хугацааны асуудал бол зөвхөн ганц мэдүүгийн буруутай үйлдэлээс болоогүй шүү. Нэгдүгээрт туйлсан 21 жилийн хугацаанд туйлсан амьдралын байр байдал мэдүүгийн одоо гэр бүлийнхний өсгсөн хүмүүжил бас нөлөөсөн байх магадлалтай. Дээрээс нь тархины хөгжил буюу бидний сэтгэн бодох үйл ажиллагааг хариуцдаг тархины хамгийн гадна талын бор давхраг нь 25 нас хүрч иж бүрэн хөгжиж тусдаг. Яг тэнд бөө мэдрэлийн эсүүдийн маань бөөгнөрл байдаг. Тэр мэдрэлийн эсүүдийн тусламжтайгаар бид нэр улс суурьтай юмыг боддог. Хийхээсээ өмнө бодлоготой байдаг байна. Тэгэхээр мэдүүгийн тархины хөгжилж гүцээгүй, сэтгэл зүйн насанд хүрээгүй, үе төгөнгийнхнийгээ дааж дуурайх юм сэтгэл зүйн онцлогтой үедээ тоглоомонд одоо хамааралтай болсон байна. Гэхдээ чимэн ухаалаг охин болохоор бас хүчтэй сэтгэл зүйтэй болохоор удалгүйгээр энэ зүйлээс өөрийгөө татаад гаргасан байх шүү дээ. Тэлгүй ах уу? Тэгэд бас үүнийг сонсож байгаа эргэн тойрны хин нэгэнд толгоонд орж ирж байгаа тэр хүн ч гэсэн энэ зүйлийг даван гарах боломжтой гэж хэлмээр байна тий. Тэгээ мэдээж бид нар буруутгал гэдэг зүйл бол хүнийг яг аимшигтай
зүйлд унгаадаг, хизээч босож ирэхээргүйгээр сэтгэл зүйн одоо тэр хүнд дарамтанд оруулдаг. Тэгэхээр бүгдээрээ бие бинийгээ буруутгах биш, харин бие бинийгээ дэмжих тэр зан үйлд тий тэр харилцаанд бас суралцгаая гэж хэлмээр байна. Тэгээ бүгд л алдаатай оноотой байдаг. Гэхдээ хамгийн гол нь Нельсон Манделагийн хэлсэн алдартай үг гэдэг чинь энэ амьдралын хамгийн агуу зүйл бол хизээч унаагүй биш, харин унах болгондоо босох тэр явдал гэдэг юм аа гэд тий. Тэгэхээр бид нар бүгдээрээ алдаа оноотой. Харин тэр зүйлээ засаж залруулж дахин оролдож байх нь л биднийг хамгийн одоо зөв зам дээр аачдаг зүйл гэж бодож байна. Тэгээ өнөөдөр нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн бас тусгай зочиндоо маш их баярлалаа. Энэ зүйлийг бас бусдад нээлттэйгээр ярилцаж бидний эргэн тойронд ч гэсэндээ бас хэн нэгэн энэ одоо эрсдэлтэй алхмыг хийж явж магадгүй байх шүү гэдэг энэ ойлголт руу бас дэмжлэг үзүүлсэнд маш их баярлалаа. За харин өнөөдрийн бидэнтэй ярилцаж мэргэжлийн үүднээс зөвлөн тусалж бас хамтран ажилласан манай Better Mind найргууд сэтгэл заслын эмнэлгийн маань сэтгэл засалчимч мандах юмч байлаа. Танд бас бидэнд цаг гаргаж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллаж байгаа байгууллага 5 Эрдэнэ хүнс байгаа. Та хэрвээ эрүүл урт наслах хүнсийг хэрэглэхийг хүсэх юм бол гэртээ ойрхон сүлжээ дэлгүүрүүдийг бас сонгон хэрэглээрэй. Та хүргэл дээр авахыг хүсэх юм бол 80 78 66 утсаар холбогдох боломжтой байгаа шүү. Мөн бидэнтэй хамтран Байкал бас ажиллаа. Та 4 төрлийн хийжүүлсэн болон энгийн цэвэр ус болон витаминжуулсан усыг бас сонгон хэрэглэх боломжтой. Байкал ус маань байгаль нурны 70 метрийн гүнээс усыг цэвэршүүлэн шүүж савладаг байгаа. Та хэрэг гэртээ хүргүүлэн авахыг хүсэж хамтран ажиллахыг хүсвэл 7011 55 67 дугаараар холбогдох боломжтой байна. За мөн бидний хамтран ажиллагчаар албан журмын даатгагчдын холбоо төрийн бас байгууллага байгаа. Тэгэхээр хариуцлагын даатгал таныг хамгаална гэсэн уриатаагаар ажиллаж байна. Баярлалаа. Өршөөлөн гэр бүлийн радио 104.5 мэдээ мэдээлэл нэвтрүүлгүүдтэй та хамтдаа байгаараа түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.